Би бас энэ яамны сайдаар ажиллаж байхад нийт нэг 16 хуулийн төслийг бас бид бэлдэж байсан. За тэрний нэг нь бол энэ ойн тухай хууль байгаа. Ер нь үзэл баримтлалын хувьд бол дэмжиж байгаа. Гэхдээ ажлын хэсэг байгуулад энэ дээр бас нэг хэд хэдэн зүйлийг засаж залруулахгүй бол энэ сошиаллаар бас иргэдийн болон мэрэгжлийн байгууллагуудаас нэлээдгүй асуудлууд бас маргаан дагуулахаар ийм асуудал байгаа. За энэ нэгдүгээрт энэ ойн тухай хуулийн төсөлд анх энэ дэв парламент дээр санал авч байхдаа 6 төрөл байсан. Гэтэл яг өргөн барихад үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх, мөн ойн дагалт баялагийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх гэснийг хассан байгаа. Тэгэхээр энэ ямар байгууллагаас энэ санал ирээд энийг хасчваа гэдгийг та нэг хэлж өгөөч. За мөн одоо зөвшөөрлийн тухай хууль бүгд заасан гэдэг тэгж байгаа бах. Гэхдээ зөвшөөрлийн тухай хуульд бол ямар одоо ой асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгохоор зааснаас биш дотор нь нөгөө ямар төрөл байхаар тусгаагүй байгаа. Тэгэхээр энэ 6 төрлийгөө оруулаад явсан бол маргаангүй байсан юм шүү. Сүүлд би зүгээр энэ хуульчдтай зөвлөлөлт энэ талаар маргаан гарахад зөвшөөрлийн хууль, ойн тухай хуулиар маргаан гарахад шийдэхэд жаахан хүндрэлтэй асуудлууд бол гарах гээд байгаамаа. За нэг чухал зүйл юу вэ гэхлээр энэ тусгай зөвшөөрлийн авахтаа одоо зөвшөөрлийн хуулиар заавал ойн дагалт баялагийг ашиглах ойн мэрэгжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл шаардж байгаа. Тэгэхээр ийм төрлийн мэрэгжлийн байгууллагын тусгай зөвшөөрлгүй болчхоор ойн баялагаа хамгаалах тогтолцоо нэг алхам одоо ухарч байгаа юм биш үү. За хоёр дахь асуудал юу вэ гэхээр энэ хушны самрын эдээний гарц хаягдлыг тодорхой заалт ер нь оруулахгүй мó. Бидний үед нэг баахан журмууд одоо Батэрдэн гишүүн гаргаж ирсэн, би гаргаж ирсэн. Тэгээд бүгдийн засгийн газараас хүчингү болгосон. Яг тэгэхээр хуульд авсан журам гэдэг. Тэгэхээр энийг одоо энэ хуулиндаа оруулж тодорхой болгож энэ чиглэлээр ажилтдаг хүмүүсээ бас ингээд янз бүрийн эдийн засгийн энэ асуудалд оруулаад баймааргүй байна. За гурав дахь асуудал юу вэ гэхээр хушин ой нөхөн сэргээлтийг зөвхөн хушны тарьц суулгацаар хийдэг байхыг бас хуульчлах хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо бол энэ хушин ойчин хөгшрөөд 80% нь хөгшөрцөн байхгүй юу. Гэтэл нөхөн сэргээлтийн зүгээр л нэг арын хаалгаар ингээд дүүцүүлээд байгаа байхгүй. Энэ чинь болохгүй. Тийм учраас энэ заалт ерөөсөө журамд хэрэгждэг учраас энийг хуульчлаад энэ самраа түүх гээд хушин ойгоо явах гэдэг бол нөхөн сэргээлтийн заавал хушин тарьцаар хий гэдгийг одоо хуульчилж өгөх ёстой байна. За энэ хэдэн асуултуудыг асуугаад тэгээд тодруулъя. За хууль санаач Батэрдэн гишүүн хариулъя. За баярлалаа. Одон төвийн гишүүнд байгаль орчин орон зохиолын хөгжлийн сайдаар ажиллаж байсан. За ийм нэг хэдэд харилцаа байна. Өнөөгийн ойн хууль, зөвшөөрлийн хууль хоёр өөрсдөө нийцлэн хангагддаг байна. Өөрөөр хэлбэл таны дурдсан мэрэгжлийн байгууллага гэдэг томьёоллоор аливаа нэг үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгож өгөөгүй байгаа юм. Нэгдүгээрт. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 буюу байгаль орчны салбарт олгож байгаа тусгай зөвшөөрлөлтөд холбоотой харилцаа зохицуулагдаж байгаа. Сошиалд гэж хэлсэн. Сошиалд бол өнөөдөр бүр зөвшөөрлгүй болох гээд байна гэж явуулаад байгаа. Тийм зүйл бол аль биесээр байхгүй гэдгийг нэгдүгээрт мэдээ. Хоёрдугаарт өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ойн тухай хууль 7-гийн 1-ээр ойн тойлогоо зохион байгуулалтын ажлыг ой мэрэгжлийн байгууллага гүйцэтгэхээр 17-гийн 3-5-аар ой хэрийн төмрийн гаралт хөнөөлж явж өвчтний тархалт болон ой баялагын судалгааг хийхийг ой мэрэгжлийн байгууллагаар 17-гийн 3-5-аар арчилгаа болон цэвэрлэгээг 28.1-ээр ой мэрэгжлийн байгууллага хийхээр 32-ийн 4-өөр ойг нөхөн сэргээх үржүүлэх ажлыг хийхээр ой мэрэгжлийн байгууллага хийхээр хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл 1-11 буюу зөвшөөрлийн тухай хуулийн 8.1-ийн тусгай зөвшөөрлийн 1.11 дээр ой мэрэгжлийн байгууллагын үйл ажиллагаа хэлбэр дээр явж байгаа. Зөвшөөрөл энд авагдаж байгаа. Энийг бид нар шинжилсэн найруулгадаар ойлгомжтой болгож өгөхийн тулд түрүүний миний хэлсэнчлэн мэрэгжлийн байгууллагын үйл ажиллагааг тодорхойлоогүй алдааг засаж 49.2 буюу ой мэрэгжлийн үйл ажиллагаа дараах төрөлтөй байна. 49.2-1 ой зохион байгуулалт ой тооллого хийх, 49.2.2 ойг нөхөн сэргээх, 49.2.3 ой хөнөөлт организмын судалгаа хийх, тэтгэртэй тэмцэх, 49.2.4 ой төлөв байдлыг сайжруулах гэж оруулж гисэн. Энийг 6 болгох буюу таны хэлсэн
нөгөө саяны ойн дагалт баялагын нөөцийг үйлдвэрлэлийн зорилтоор ашиглах мод бэлтгэхтэй холбоотой харилцааг оруулчихаар энэ өөрөө хуулийн зөрчил. Өөрөөр хэлбэл зөвшөөрлийн тухай хуулийн 8.1-ээр олгогдож байгаа зөвшөөрлийн 1.29 дээр ойн дагалт баялагын нөөцийг үйлдвэрлэлийн зорилтоор ашиглах. 1.30 дээр ойгоос мод бэлтгэх эрхийг заавал тусгай зөвшөөрлөлтөй харилцан зоож өгсөн. Тэгэхээр мэргэжлийн байгууллагын эрхээ 1.11-ээр авч байгаа боловч заавал хэрвээ ойн дагалт баялагын нөөцийг үйлдвэрлэлийн зорилтоор ашиглах юм бол дахиад заавал тусгай зөвшөөрөл авах ёстой. Мод бэлтгэх эрхээ авахын тулд заавал дахиад тусгай зөвшөөрөл авах ёстой. Гэтэл энийг журмалсан харилцаагаар буюу саяны таны хэлсэн 4 дээр нэмэх нь 6 болгоод нэг харилцаанд оруулаад мэргэжлийн байгууллагад өгчгөөр энэ өөрөө маш том хэмжээний зөрчил үүсгэж байгаа. Мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа гэдэг бол ерөөсөө өгөх буюу ойгоо яаж нөхөс сэргээх, яаж үржүүлэх, яаж ойжуулах